Бямбын эренчин шүхэрч буниа Манж дайчин улсын тэнгэрийг тэтгсэн хааны 10 дугаар он билээ. Улаастай цуугаа зарилгын Манж сайд Автай сайн хааны байгуулсан Эрдэнэ зуугийн хийдийг сонирхон үзэх гэж зуны дэлгэр сайхан цагаар зуугийн цамын үст очсон байжээ. Ойр хавийн Монгол ноёд тайж ард олон цам үзэх гэж зуугийн орчин тойронд их л хөлтэй. Энд тэндгүй ирээ майхан гоёлын хол сумссан хүрэн улаан царайтай өргөн их хинэгдэхтэй идэр талын хүдэр эрчүүд чилгэр сайхан биетэй сайхан царайтай хүүхэн тэгшгэн зассан дээлтэй гоё эмээл худрахтай морио оноцхан хэд хэдээрээ дөрөө зэрэгцэн өргөн талд давхиж явахыг Манж сайд үзээд моринд чадамгай бие чирэг зориг хатан энэ монголчууд манай Манжаас давуу эртний соёлд эрх чөлөөнд дуртай улс ажээ. Уран арга эс хэрэглэвэл захирахад амаргүй улс. Шарын шашнаар номогдох гэж тэнгэр тэтгэгч эзний явуулж байгаа бодлого маш зөв ажээ хэмээн бодсоор Эрдэнэ зуугийн цамын баг хэрэглэл маш нарийн гомцхийг гайхан Монгол орчуудын чадлыг багтан үзжээ. Баруун зүг шинэ хязгаар Хошин аймгийг байлдан дарах аянд явуулсан Манж сайд бие хатангар моринд сүрхээр нойр багтай эрт бусдаг хүн байжээ. Зуугийн их лампнаас зарилгын сайдад тусгайлан барьсан гэрээс нар битүүгээр гарч хээр талын сайхан өв сэцгийн үнэр ангилсан агаарыг амсгалаад гадаа орчин тойрныг үзэж Эрдэнэ зуугийн олон сүм дугны оройг хартал зуугийн их сүмийн орой дээр нэг юм хөдлөх шиг болжээ. Шувуу гэхэд дэндүү том, хүн гэхэд тийм эрт хар үүрээр сүм дээр хэн гардаг вүлээ гэж тэр зүг гайхан харлал үнэхээр хүн бололтой. Энэ ямар хүн юу хийж байгаа билээ гэж ажиглан ширттэл нэг хүн сүмийн орой дээрээс доош үсрэг шиг боллоо. Араас нь шүхэр шиг нэг юм дэлгэж тэр хүн шүхэр дөлгөгдөн үүрийн зөөлөн салхитаган намрын цэнхэр өдөр шүлсээ дэлгэн нисэх аалз мэт гар арвганан шүхрийнхээ датлагыг татан залж нилээд нисээд далд оржээ. Баахан ухс хийгээд бас дахин зуугийн өндөр сүмийн орой дээр өглөөний тэнгэрт маш тутган зурааж үзэгдээд бас хараажээ. Манж сайд түүнийг их л жиг болгож дахин сүм дээрээс өсрөн буухыг хичнээн хүлээтэл үзэгдсэнгүй. Сайдын бороо болж явсан цэргийн дарга нь гарч орон амбаныг ёслолсонд хариу ёслон догс хийгээд гэртээ орж хойш өглөө юу болдог бол бас л энэ үед гадаа гарч үзье гэж боджээ. Өглөөнөөс хойш мөн өнөөг сүмийн дээрээс тэр шүхэрчин хараажээ. Хүн амтан цөм унтаастай гэж бодсон бололтой. Өмүүлэн зочоо хүнгүй тул дөрөв дахин хараагаад үзэгдэхгүй болсонд түүнийг асаас гарч байсан Манж сайд дотроо гайхан цамчин цөмөөрөө хэдийн бутсан тул Манж сайд тэр өдөр улаастайд буухаар болж их ёслолоор зуугийн лам тушаалтан мяндагтан өдөх үед амбан сайдаас зуугийн их ламд 2 өглөө үзснээ гайхан хэлжээ. Зуугийн лам махлаг том биетэй олныг захир сурсан эзэрхэг царайтай өвгөн тэр Манж сайдын үгийг сонсоод танхай банд нар дүрсгүйтэж байгаа болов. Учрыг нягтлж мэдээд номын сахилга бат алдсан тэр хувиргыг хэрхэн шийдэх гэснийг сайдад дараа айлтгая гэжээ. Ижийн эвлэг зөөлөн гараараа ар нурууг нь илж байх шиг болж буниа гинэт нүдээ нээж үзвэл хамаг бие хөшөж нуруу зоо тэсгэлгүй хорсон өвдөж нэг мэдхнээ баруун гараа дэрлээд зүүн гараа бие дагуу сунгаж хэвтэж байгаа арслангийн маягаар хуучин муу журам дээрээ эзгүүхээр ууланд хэвтэж байснаа гайхан мэджээ. Тэр нурууг нь зөөлөн гараараа илж байсан нь ижийн биш сагсгар үстэй нохой долоож байснаа жаал бандын хөдлөс хийхэд нүүрийн туршаа ирж нэг долоочхоод оцойн сууж сүүлээрээ газар пад цохилж буниагийн царайг цэцэн нүдэрэн ширтэж босож өндийж үзгэсэн юм шиг харжээ. Буниа тэр нохойг өдөр бүр яс мах хаяж өгдөг золбон хатар гэж таниад хөдөлж босох гэдэл бүх бие хөшин уруул хатаж ам тэсгэлгүй цанган толгой заацаараа задрах гэж байгаа мэт машид өвдөжээ. Хамаг бие хэмх зад буусан юм шиг нүд ирээжлэн зовхоо анис хийж нэгэн хэсэг хэвтээд дахин нээж урд нь харагдаж байгаа газрыг гайхан хартал зуугийн лам нарын яс тавьдаг газар мөн бололтой. Тэнгэр баахан үлтэй хээрийн сэрүүн салхи сэнгэнэн жаалгүйгийн халууран өвдөж байгаа биеийг дэвүүрээр дэвэх мэт сэрүүцүүлэх ажээ. Буниагийн ухаан санаа ороолдон зангирч зуушин утас мэт хөврөн их захгүй болж юунд энд яс тавьдаг газар хурч ирээд хэвтэж байгаа билээ. Хэдийн таньдаг энэ газар дэлхий
Хөх тэнгэр яагаад жигтэй шарлаж сонин өнгөтэй танигдшгүй хачин үзэгдэх болов? Би энд хичнээн хэвтэв гэж бодтол ухаан гинт орсон юм шиг сэтгэлд нь хамаг юм тов тодхон санагдлаа. Санаа авч булгаагаар замын хэрэгсэл номын баримтгийн хуучин давуу сэм зүйж багшийнхаа хуучин шүхрийн үлгэрээр хийгээд хашаан дээрээсээ үүрийн шөнөөр усарч шүхрийнхэн голд нь салхитэйшээ гарах нүхтэй болгож тэр хэмжээг нь их болгосоор давхар илүү байшингийн дээрээс зүрхлэн усарч сургуул хийж шүхрээ хүн унтсан хойно хулгайгаар засаж сэлбсээр зуугийн баг шиг дуган дээрээс үүрийн шөнөөр усран хальж эцэс сүлдээ өндөр сүм дээрээс усарч шүхрээн залж улам улам ахиулан нисэж байснаа санаж нүдээ аниад амбан явсны гойд өглөө болсон явлаан бодоход сайн ниссэнд улам урамшиж дахин сүмийн дээрээс авирн нистэл доошоо нэг харсан чинь хитэн чирэг дуганч нар сүмийн довжооны хайсны цаана бүгж байснаа өндийн хархан үзэгдэж одоо л хэрэг биш боллоо гэж агаарт шүлсэндээ асан нисэж яваа аалц шиг гараа аргунуулан салхины айсыг дагаж хэрэг даваад буудаг л ухаантай юмсан гэж бодтол нь сүмийн довжоон дээрээс гутал нижигнэх чимээ гарч ирлээ. Одоо л намайг барих нь тэнгэр минь салхи минь тусалж энэ хэрмэн дээгүүр саадгүй давуулаасай гэтэл хөлөөс нь нэг юм шүүрээд авах шиг болж барь гэж хашгиралдан өөрийн ирэхгүй доошоо татагтан ойдсон билээ. Чи мүү яаж байгаа чинь энэв гэж гүйж амсгаацсан бүдүүн цоохор дуганч буняаг тас тэрвэрч хідэн дуганч нар шүхрийг нь мулт татаж аваад их гэсгүй түргсэн нь санаанд оров. Горгүй юм боллоо гэж буняагийн зүрх төвшин хоёр талаасаа чирэг дуганч нар шахуулан их гэсгүйд хүртэл эрт унтаж орой босдог гэсгүй лам хэдийн босож өргөөндөө хүрдээ эргүүлэнхэн хоймортон сууж байснаа задарсан хал тарих чи яаж байгаа нь энэв орон хийдэд түмэн түүг татаж зарилгийн амбан сайдад ёсон бус явдлаа мэдгдсэн чамайг зад торлогдож олон шав нарт цээрлэл үзүүлнэ гэж нүүр нүдгүй загнаж зуугийн ламд муу нохой ёсон бус хэрэгслийн хамт барьсныг айлтах гэж шав нараа зарж удалгүй зуугийн ламын шавин нэрж багш буняаг яаж ниснээ үзнэ гэж байна. Сүмийн тэнд аваач нү гэж иржээ. Шүхрээ татлахаар нь хоёр сугандаан торгоод нисдэг тэр сүмийн тэнд хийдий мяндагтан цум нэгэн зэрэг зарласан мэт хэдийн цуглаж зүрх төвшин айж эмээсэн буняаг тэр их багш лам нарын өмнө сүгдэн суулгаад зуугийн их лам за чи бидний өмнөг нисээд үз ямар буг шулам чамд ийм арга зааж өгсөн бол гэхэд гэсгүй сандруусан буняа бүх үеийн жичрэн айж эмээж дахин тэр сүмийн дээр гараад шүхрээ татлахаар нь хоёр сугандаан торгохдоо айсандаа болж ухаан нэг орж нэг гарч байх шиг болж өндөр сүмийн орой дээрээс улаан шар хувцастай ихэс лам нарыг харахад бор шуу шиг жижигхэн харагдаад их гэсгүй гараараа зангаж үсэр гэж тохиход миний энэ шүхэр минь хан гардын далавч шиг болж эндээс намайг долоон уулын цаана буулгадагч болоосай гэж аман дотроо ичим ингэж шивнээд өсөрсөн нь санаанд оржээ. Шүхэр нь пад хийтэл дэлгэж буняаг хоёр сугнаас нь өргөж олон удаа өсрөн нисэж би нэг сонихон болоод ирдэг байдал нь мэдэгдэж өөрийн зөлөн салхины айсаар шүхрээ татлахаар нь залж дор ногоон зүлгэн дээр сууж байсан ихэс лам нарын дээгүүр нисэн өнгөрөхдөө зуугийн лам нарын гуйлан шанах шиг бүрэн халзан толгойг нь тов тодхон ив илхэн үзэгдсэн нь буняагийн санаанд орж гайхан зочцоосон лам нар гар хуруугаараа зааж дүнгэр дуугарлаж байсан нь дуулдаж олон суургад хэрмийн ороод буучгаад өөдөөс нь бүэх лам нарын зүг эмээн харж байсан нь санаанд орж илээ. Лам ховргийн өмнө их гэсгүй бэрээгээр баган зохон цогдомлож бинан ёсонд хураг хүний зарчимд үл нийлэлц явдал үзүүлсэн банд буняаг шүхрийг нь шатааж 100 торлогд гэж ял оноосныг чирэг дуганч нар зоон дээр нь торлогдож эхэлсэн нь санаанд оржээ. Зиндааны нөхд нь айн сандарсан нүдээр харж торлог нуруун дээр нь буухан тэсхийн аргагүй өвчтэй ижи гэж бархирч байсан 10, 11, 15, 16 гэж торлог тоолж байсан дуганчийн дуу дуулдаж байснаа юу ч мэдхээ болсон. Одоо зуугийн лам нарын ястагдах газар хэвтэж байгаа бодвол намайг өгсөн гэж энэ рүү авчран хайжээ гэж бодоод толгоогоо өндийх гэтэл ар нуруугаар нь хутгалах шиг өвдөөд
шилэн бүзүүгээр хатгуулах шиг болж yoосонд золбин галтар сүүлээ хавчин босож Буняагийн омголцсон уруулыг долоожээ. Өндийж босох гэтэл зад нүдүүлсэн биеэ тэсгэлгүй өвцөнд Буняа түр ухаан алдаж дахин мэдээ ороход өнөөх золбин халтарч байхгүй улам ганцаардсан юм шиг болж нүднээсээ нулимс цувруулан цорхиртол уйлах гэтэл зодуулж бахирсаар сөөсөн хоолойноос шүүхнэх чимээ гарахаас биш дуу гарч өгсөнгүй ижий ижий гэж шивнэн омголцсон уруулаан долоож цангаж хатсан амаа дэмийл ангалзлаа. Торлогдсон нуруу зоон улайсгсан төмрөөр хайлж байгаа юм шиг өвдөж жаалгүйгийн бүх бие халуурч толгойг төмөр боолтоор шахаж боосон юм шиг хоёр чамархайд нь луг луг лүг лүг гэж лантуугаар цохиж байх адил багадаа цойрхой хар гэртээ ижийнхээ дэргэд хэвтэж байх шиг хүүгээ дэмийч лам болгоо даа гэж тэр жил хэлж байсантайгаа адил ижийн гасалж нурууг нь илж байх шиг зөөлөн хуруугаараа хөлөөс нь өөд нь нэлэх бүр өвдөх нь барагдан биеийн тун сонин хөнгөн болж байх шиг шүртээ өлгөгдөн агаарт хөвж нисэж байх шиг санагцаар ижий гэж шивнсээр Буняа мэдээ алгадаж үгтгэхийн өмнө хүмнээ наашаа ир чи хаана байна гэж аль хэдийн асуурсан ижийн холоос дуудах шиг чихэнд дуулдаж би энд байна гэд хоолой нь хэрчигнэж нэг юм дуугарах шиг болоод хөлөөжийн бүх бие нь тавигджээ.